Тэгэхээр хандлах чухал уу, ур чадвар чухал уу? Та алийг нь илүүд үздэг вэ? За мэдээж альва ажилд мэдлэг ур чадвар чухал. Чадвар султай, мэдлэг муутай хүмүүс ачаа үрдэггүй, ажил нугалдаггүй, айхлахаас өөрөөр хитэрдэггүй. Тиймээс мэдлэг ур чадвар хизээд өндрөөр үнэлэгдэж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд ур чадвар дээр нэмээд нэг зүйлийг ажил олгогчид анхаардаг боллоо. Энэ бол хандлага. Хүний чин сэтгэл, итгэл үнэмшил, зан чанарын цогцолсон хандлага гэдэг энэ зүйл насан туршид хүний амжилт ололт аз жаргалын түлхүүр болдгийг судлаачид хэлж байна. Тэр сэтгэл судлаач Карл Двиггийн судалгаагаар хандлага нь IQ буюу оюуны чадамжаас жилийн урт хугацаанд хүний амжилтын үндэс болдог байна. За тиймээс ч хүний мэдлэг ур чадвар дээр нэмээд хандлага, хүмүүжил гэдэг зүйл чухал тооцогддог боллоо. Тэр бусдад хаалгаатай, хандлага муутай хүмүүсийг бид мэддэг, бас анзаардаг. Ийм хүмүүс заримдаа өндөр ур чадвартай, ухаантай байх нь ч бий. За тэд хэдий ур чадвартайч өөрийгөө үргэлж бусдаас илүүд үздэг. Бусдыг үл тоодог. Хамт олныг залхааж чадахгүй, бүтэхгүй гэж бүгдийг нэцаадаг. За мөн явган хов ярьж хэрүүл үүсгдэг гэд хандлага, хүмүүжил муутай хүмүүст хид хідэн нийтлэг шинжвэ. Тэгвэл ийм хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байх бодлогыг сүүлийн жилүүдэд байгууллагууд баримталж эхлэв байна. За хэдий авьяас ур чадвартайч хажуудах хүндээ халгаатай, хамт олонны уур амьсгал, сөргөөр нөлөөлдөг хүмүүсийг ажилд авахгүй байх үл твчих бодлогыг томоохон компаниуд баримталдаг болсон. За энэ бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлдэг компани бол бидний сайн мэдэх Netflix. Энэ компани зан төлөвийг хүний нөөцийн бодлогынхоо гол шалгуур болгодог. За өмнө нь хүн хоорондын харилцаа, ажилтнуудын хоорондох хэрүүл маргааны компаниуд хувь хүмүүсийн асуудал гэж авч үзээд өөрсдөө учраа болохыг даалгадаг байлаа. Харин одоо энэ асуудлыг илүү нухацтайгаар авч үзэн хүний нөөцийн бодлогодоо тусгадаг болоод байгаа нь энэ юм. Тэгвэл яагаад вэ? Яагаад хүмүүжил хандлага гэдэг зүйлийг компаниуд ингэж чухалчлах болов? За учир нь хандлага муутай ажилчид компани төсөөснөөс ч илүү хор хохирлыг дагуулдаг учраас тэднийг тоохгүй өнгөрч болохгүй болоод байна. За ер нь хортой ажилчид бусдыг зовоогоо зогсохгүй, эдийн засгийн хохирлыг ч дагуулдаг. За ийм ажилтан нэг биш, нэлээд олон хүн буюу хамт олонны бүтээмжийг бүхэлд нь 30-аас 40% буруулдаг. Тэр хандлага муутай хүнтэй хамт ажилладаг хүмүүс ажилдаа анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр аль болох таагүй, тухгүй харилцаанаас зайлсхийх, өөрийгөө хамгаалахад илүү их энерги, эрч хүчээ зарцуулдаг байна. Ингэснээр ажлын идэх буурдаг. Ялангуяа бусдад хаалгаатай, хортой, дарга удирдлагын дор ажиллаж байгаа бол ажилтнуудын бүтээмж бүр 50%-аар буурдаг байна. За ингэж тэд бүтээмжийг бууруулаад зогсохгүй, нэмэлт зардлыг ч гаргадаг. Хортой ажилтны улмаас хууль эрх зүйн зардал гарч зарим ажилтан ажлаа орхидог. За Америк нэгдсэн улсад хийсэн судалгаагаар нэг хортой ажилтан 160 мянган $, нэмэлт зардлыг дагуулдаг байна. За тэгвэл энэ тооцоолол үндэслээд манай статистик мэдээллээр тооцвол Монголд 6 ажилтнаа багт нэг хортой ажилтан байвал тэр хүн жилд 40 сая төгрөгтөө тэнцэх хэмжээний зардал дагуулна гэсэн тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл хортой ажилтны компанид авчрах зардал нь хамгийн багадаа 40 сая төгрөг гэсэн үг. Хандлага муутай ажилтныг компанид учруулдаг хамгийн том хохирол нь тэд сайн ажилтныг ажлаасаа гарахад хүргэдэг. Жишээ нь 20 хүнтэй багт нэг хортой ажилтан байхад тухайн багийн гишүүдийн ажлаасаа гарах магадлал 50% нэмэгддэг байна. Бас нэг баримт хэлэхэд хортой ажилтан ажлын байрны таагүй соёл нь цалингаас 10 дахин их ажлаас гарахад нөлөөлдөг байна. Тэгэхээр дотоодод хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг HR Consulting компани хортой ажилтан гэж хэн болох талаар 1500 хүнийг хамруулан судалгаа хийж үзэхэд дараах үр дүн гарсан байна. За үүнд байн хов ярьж хүм муулдаг, бусдыг үл тоодог, болохгүй бүтэхгүй гэж бүхнийг няцаадаг, хажууд нь байхад үргэлж тухгүй мэдрэмж төрүүлдэг зэрэг нийтлэг хэвшинж илэрсэн байна. За мөн бусдад хаалгаатай ажилтнууд ямар түгээмэл үйлдэл гаргадгийг хүргэж байна. Тэр хортой ажилтнуудын нөлөө зөвхөн ажлын байраар хязгаарлагддаггүй. Тэд хүний бие махбод, сэтгэл санаа, гэр бүлийн амьдрал хүртэл нөлөөлдөг. Тэр байнгын таагүй харилцаанд байснаар ажилтнууд айдас төгшөөр, сэтгэл готрол, архаг ядаргаанд ордог. За мөн бие махбодын хувьд стрессээс үүдэлтэйгээр царай алдах, зүрхний цохилт төрөсөх, нойргуудах бүр цаашлаад зүрх судасны өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. За мөн ажлын байрны хортой харилцаа зөвхөн тухайн хүнээр зогсохгүй, тэр хүний гэр бүлийн амьдралд хүртэл дан байдлаар нөлөөлдөг байна. Тэгвэл дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг болох Intel компани ажилтнуудаа хэрхэн зөв маргах талаар сургалт ордог. За энэ нь инээдтэй юмсыг сонсогдож магадгүй ч альва асуудлыг шийдвэрлэхдээ харилцан хүндэтгэлтэй хандаж таагүй уур амьсгал бий болохоос сэргийлсэн арга хэмжээ юм. За мөн зарим компаниуд ажилтнаа байгуулж байгаа хөдөлмөрийн гэрээндээ хамтран ажиллахад таатай хүн байна гэсэн заалтыг тусгаж оруулдаг байна. За энэ мэтэр зөвхөн мэдлэг ур чадвар суурилдаг байсан хүний нөөцийн бодлого хувьсан өөрчлөгдөж, хүмүүж
хүмүүжил, төлөвшил, хандлагыг мөн харгалзан үздэг боллоо. Тэгвэл үүний шалтгаан нь юу вэ? Үнийг хид хідэн янзаар тайлбарлаж болно. За нэгд үргэлж тордож сайжруулахгүй бол ур чадвар гэдэг зүйл нэг л мэтгэд хуучирч хоцрогддог. Ялангуяа хиймэл оюун технологийн нөлөөгөөр тодорхой ур чадварууд 2-3 жилийн дараагаас эхлэн хоцрогдож ач холбогдлоо алдаж байна. Тиймээс зөвхөн ур чадвар цуурлах нь өрөөсгөл. Харин хандлага хизээч хоцрогддоггүй. Ялангуяа үргэлж сайжирч сурч мэдхийн төлөө хүсэл тэмүүлэл хандлах нь эргээд хүний мэдлэг ур чадварыг тасралтгүй сайжруулах үндэс болдог байна. За хоёрт ур чадварыг хүнд сургаж болдог бол хандлагыг засаж өөрчлөн гэдэг амаргүй. За бүр анханасаа буруу хүмүүжил, төлөвшил, хандлагатай болсон хүнийг зарим тохиолдолд өөрчлөх боломжгүй байдаг. За тэр утгаараа хүний хандлагыг өөрчлөхөд цаг хугацаа, хичээл зүтгэл, зардал их гардаг. Тиймээс компаниуд хандлагаар нь ажилд авч харин ур чадварыг сургах зарчмыг баримталдаг болсон байна. Гуравт хандлага халдварладаг. Тэгэхээр нэг хүний сөрөг хандлага багийн ур амьсгалыг бүхэлд нэвддэг. За тэр бүхэн сөрөг хандлага зөвхөн хохирогчийг төдийгүй түүнийг харсан бусад хүмүүст хүртэл сөргөөр нөлөөлдөг. Тэдний бухимдлыг төрүүлж бүтээмжийг бууруулдаг. Аливаа салбарт амжилт гаргахад мэргэжлийн ур чадвар чухал боловч энэ дангаараа хангалттай болж байна. За гэхдээ нөгөө талд мэдлэг ур чадвартай хүмүүс зөв хандлага, харилцаатай байх нь түгээмэл байдаг. Яагаад гэвэл аливаа мэдлэг ур чадварыг эзэмших явцтай хүн хүмүүжиж, төлөвшөж, бусдтай хамтарч ажиллаж сурдаг байна. Тэгэхээр ур чадвар, хандлага хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Зөвхөн нэг нь байлаа гэд хангалтгүй. За хэдий зөв зүйтэй харилцаа хандлагатайч ажил мэргэжлийн хувьд чадвар муутай бол үр дүн муу гарна. За үүнтэй адил өндөр ур чадвартайч харилцаа хандлагын хувьд бол бусдаа гар нээж амжилт гаргаж чадахгүй. Тэр ур чадвар нь ажилд орох төлхөөр бол зөв хандлага нь тогтвортой ажиллаж амжилт гаргах үндэс юм. Харин энэ хоёр үнэт зүйлийг хослуулж хоёуланг нь эзэмшиж чадсан хүн бүх салбарт амжилт гаргах боломжтой.